Сайн байцгаана уу? Жилас ТV тавтай морил. Өнөөдөр юуны талаар ярих вэ гэхлээр та бүхэн сошиал орчин юм уу фэйсбүүкээс харсан байж магадгүй Солонгос улсад 16 настай хүүхэд хойд эцэг эхтэй тамлагдаад нас барсан нэгэн аимшигтай хэрэг гарсан. Тэгээд энэ хэргийн талаар яг юу болсон, ямар хэрэг вэ гэд хүмүүс надаас маш их асуусан. Тэгээд тэр хүмүүсийн хүсэлтийн дагуу тэр 16 сартай хүүхдэд яг юу тохиолдсон, ямар хэрэг гарсан талаар би өнөөдөр та бүхэнд ярьж өгөх гэж байна. Сүүлийн үед Солонгос улсад хүүхдийн хүчирхийллийн хэрэг гарвал тэр нь нийгэмд маш их нөлөөллийг үзүүлж байгаа. Тэгээд түүнээс болоод Солонгос улсад хүүхдийн хүчирхийллийн хэргийн талаар хүмүүсийн тэмцэл, хүмүүсийн зөрчил ч гэсэн маш ихээр ихсэж байгаа. Энэхүү хэрэг нь өнөөдрийн байдлаар Солонгос улсад маш том сэдэв болж байгаа. Тэгээд энэ хэрэгээс улбалаад хүүхдийн хүчирхийллийн эсрэг хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн яриа ч гэсэн өнөөдрийн байдлаар Солонгосд маш их гарч ирж байгаа. Өнөөдрийн ярих хэргийн хохирогч охиныг нь Чонгин гэдэг. Тэгэд энэхүү нэр нь болохоор түүний төрсөн ээжийн өгсөн нэр. За тэгээд Чонгин охин нь 8 сартаа нэгэн гэр бүлд өрчлөөснээр энэ бүх хэрэг эхэлдэг. Анхандаа түүнийг үргэж авсан эцэг эхий хүмүүс яг л сахиусан тэнгэрээр ярьж исэн. Яг яагаад тэгэж ярьж исэн бэ гэхлээр тэр хоёр нь ямар ч хүүхэд үргэж авч байгаа юм биш. Төрсөн охинтой байсан. Тэгэд хүүхэдтэй мөртлөө ямар нэгэн сайн үйлсийн аян хийхийн тулд хүүхдэд сайн үйлс хийхийн тулд хүүхэд үргэж авч байгаа гэсэн нэрээр хүүхдийг үргэж авсан нь эргэн тойрных нь хүмүүс тэр хүмүүсийг сахиусан тэнгэрүүд гэж бодоход хүргэсэн. Чонгин охиныг 8 сар хүртэл насарж исэн асрагч нь ер нь аль маш баяртай байсан. Ягаад гэвэл маш сайн хүмүүс таарсан болохоор охин сайхан гэр бүлд аз жаргалтай амьдарч чадна гэсэн итгэлээр охиныг тэр гэрлөө явуулсан боловч байдал шал эсэргээрээ байсан. Түүнийг үргэж авсан гэр бүлийн хувьд зүгээр л олонний нүдэн дээр сайхан ашиглаж, охин сайхан хандаж, хүүхдэд сайн шиг ханддаг байсан боловч яг цаагаараа хүнээс гармааргүй маш аимшигтай үйлдэлүүдийг хийсэн араатангууд байсан. Тэрхүү гэр бүл нь охиныг үрчилж авсныхаа дараагаар эргэн тойрныгоо хүмүүст өөрсдийгөө сурталчилж байгаа мэтэр охиныг үргэж авснаа гайхуулж хүүхэд үргэж авах нь ямар ч чичмээр зүйл биш харин ч бахархмаар зүйл гэж хоорондоо ярилцаж эргэн тойрныгоо хүмүүст өөрсдийгөө дандаа сурталчилдаг байсан. Тэгэд үүгээр ч зогсохгүй Солонгосын EBS телевизээс явуулдаг нэгэн энгийн гэр бүл гэсэн тийм програм нэвтрүүлэг байсан. Тэгээд тэр нэвтрүүлэгч гэсэн оролцож камерны урд бол зүгээр л нэг сайхан аз жаргалтай хүүхдэд сайн гэр бүл байсан бол харин цаагаараа хүүхдийг тарчлаан зовоож байн хүүхдийг ялгуурлан гадуурхдаг тийм гэр бүл байсан. Гаднаа нэг л сайхан хүн шиг ашиглаж исэн түүний хойд ээж нь цаагаараа өөрийнхөө ээжэд хүүхдийг бараг шал дэмий үрчилж авлаа. Харин нөхөртөө хүүхдийг арай л эрт үрчилж авлаа гэх мэтчлэн мессежүүдийг илгээсэн байсан. Тэр гэр бүл нь хүүхдийг үргэж авснаас сарч болоогүй хугацаанаас эхлээд тэр хүүхдийг хүчирхийлж эхэлсэн. За тэгээд хүүхдийг яг яаж хүчирхийлдэг байсныг би та бүхэнд ярьж өгье. Хүүхэд зүгээр зогсож ивэл хүүхдийн хөлийг нь халцаалгаж газар унгааж айжхан алхаж байгаа хүүхдийг хөлөөрөө дэгээдэж унгааж тэгээд тэрийгэ гар утсан дээрээ бичээд хоорондоо үзэн инээлддэг байсан. Тэгээд тэр хоёрын гар утснаас бараг 800 гаруй хүүхдийг хүчирхийлж байгаа, хүүхдийг шоглож байгаа бичлэг олцсон. 800 гаруй видео гэвэл бүр маш их гэсэн үг. Бараг л тэр хоёр хүүхдийг үрчилж авсныхаа маргаашаас нь эхлэл өдөр болгон хүүхдийг тамлаад өдөр болгон хүүхдийг шоглоод бараг бичлэг хийсэн гэсэн үг. Тэгэд үүнийг мэдсэн солонгосчууд ч гэсэн бүр маш их шоконд орсон. Тэгээд тэр хүмүүсийг маш их үзэн ядсан. Яаж тэр бараг дөнгөж нэгэн настай хүүхдэд тийм аимшигтай зүйлүүдийг хийдэг байна гэд энэ бол бүр солонгосын нийгэмд маш том цочрлыг өгсөн. Мөн түүний ээж нь хүүхдийг яг л цүнх мэт ингээ өргөж явдаг байсан. Цүнхийг хажуу талтаа ингээл зүгээр өргөөд явдаг шиг хүүхдийн толгойг нь доош нь харуулад хажуудаа бариад явдаг байсан. Мөн түүгээр ч зогсохгүй лифтэнд суухдаа лифтэнд байдаг бариул дээр хүүхдийг зогсоож тавиад ямар ч санаа зовсон унчихгүй гэсэн айцгүйгээр өөрөө лифтний толинд уруулаа буудаад үсээ янзалдаг байсан. За тэгээд үүгээр ч зогсохгүй түүний хүүхдэд гаргадаг байсан үйлдэлүүд нь бүр маш аимшигтай байсан. Тэрээр хүүхдэд хоол өгөхдөө зүгээр ч хоол өгөхгүй өөрийнхөө өмнө сөхрүүлээд амин гэж гуйлгаж иж заавал хоол өгдөг байсан. Тэгэд үүнийгээ ч гэсэн бичлэгэн дээр буулгацсан байсан. Мөн дээрээс нь халуун пэчэнд халаасан тас халуун хоолыг хүүхдэд хүргэлгүйгээр 2-3 минутын хооронд хүүхдийг амруун чихдэг байсан. Мөн дээрээс нь хүүхдийг өлслөө хоол өгөөч гэж хэлэхэд нь солонгост байдаг халуун чинжүү байдаг. Тэр чинжүүг хүүхдэд албаар шууд идүүлж хоолны оронд тэрийг өгдөг байсан.
Мөн дээрээс нь хамгийн аимшигтай зүйл нь хүүхдийн унгас болон баас нь хитрхи муухай үнэртэй байна гэж хэлээд нэг настай хүүхэд гэдэг чинь бор хоолнд орсон хоол унднаас хамаг тижээлээ авах нас байтал тэр хүүхдүүд зөвхөн хуурайс уу найруулад эсвэл зүгээр л нэг зутан өгдөг байсан. Тэгэд үүнийг мэдсэн цэцэрлэгийн багш нар нь нэг настай хүүхдэд зөвхөн зутан сүү гэж болохгүй, тэгэх юм бол хүүхэд хоол тижээлийн дутагдалд ороод маш хэцүү байдалд орно гэж хэлээд ээжд нь хэлсэн. Гисэн хідээж тэрээр багш нарт нь уурлаж цэцэрлэгт нь сүү өгч явуулж энээс өөр хоол өгч болохгүй гэж хэлсэн. Тэгэд яг тэр байдлыг харсан багш нар нь хүүхдийг өрөвдөөд яаж ингэ хүүхэд зөвхөн сүү уугаад байж ах юм бэ, тэр чинь хоол идэх ёстой, хоолноос шим тижээлээ авах ёстой учраас багш нар нь хүүхдээ ээжээс нууцаар түнд хоол өгдөг байсан. Тэгээд түүнийг нь мэдсэн ээж нь багш нар руу залгаад бөө уур болоод цэцэрлэгт нь бүр гомдол гаргадаг байсан. Энэ мэтчлэн түүний хойд ээжийн хүчирхийлэл дуусаагүй, хойд аав нь ч гэсэн хүчирхийлэлд оролцдог байсан. Тэр хоёр өөрийнхөө төрсөн охиныг дагуулад чонгийн охиныг дүнгэж нэгэн настай жоох охиныг гэрт нь ганцаарнг нь хідэн цаг хамаагүй орхиод гуруула гадуур зугаалж тоглож хоол иддэг байсан. Мөн дээрээс нь хүүхдийг унтуулахдаа ерөөсөө бүвэлж унтуулдаггүй, түүнийг харанхуй өрөөнд орхиод өөрөөр нь унттал орхидог байсан. Тэгэд хүүхэд бараг хідэн цаг уйлаад уйлсаар байгаад сүүлдээ өөрөө ядраад унтдаг байсан. Тэгэд үүнийгээ ч гэсэн бичлэгэн дээр буулгасан байсныг нь сүүлдэн цагдаа нар олж илрүүлсэн. Тэрхүү бичлэгнүүдийг нь үзээд хүмүүс энэ хоёр бүр үнэхээр эрүүл ухаантай хүмүүс мөн үү гэж хүмүүс бүр маш их ууралсан. Мэдээж энэ бол зүгээр энгийн хүний үйлдэлээс гармааргүй маш аимшигтай үйлдэлүүд байсан. Би ч гэсэн энэ хэргийг үзээд бүр амар гайхсан. Дөнгөж 16 сартай хүүхдэд яаж тийм аимшигтай үйлдэлүүдийг хийдэг вэ? Тэгсэн мөртлөө өөрөө хүүхдтэй ээж хүн. Тэгэхээр энэ бол зөвхөн надад ч биш, бараг бүх хүмүүс маш аимшигтай санагдчихж байгаа байх. Үүний дараагаар солонгосчуудыг хамгийн ихээр бухимдуулж байгаа нэг зүйл байсан. Тэр нь яг юу вэ гэхлээр хүүхдийг нас барахаас өмнө 3 удаа цагдаагийн газар тэр хүүхдийн тухай гомдол ингээд ирсэн байсан. Бүхэл бүтэн 3 удаа цагдаа нар руу хүүхдийн хүчирхийллийн тухай гомдол гаргаад байхад цагдаа нар тэр хэргийг нэх оошоож үзээгүй улмаас энэ хэрэг үүссэн гэж хүмүүс үзсэн. Тиймээс хүүхдийг бүхэл бүтэн 3 удаа аварч чадах байсан байтал аварч чадаагүй энэ цагдаа нарт ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Энэ цагдаа нар бол хүүхдийг алсан хам эргэтэн гэж хүмүүс үзэж байгаа. Хамгийн ихэнд бол хүүхдийн биеийн дээрх хөхөрсөн толбуудыг хараад тэр хүүхдийн явдаг цэцэрлэгийн багш нь цагдаад мэдээлэл өгсөн. Тэгээд түүний дараагаар хүүхдийг машинд бараг 1 цаг орчим халуун зунд байхыг харсан түүний хөршин мөн дээрээс нь цагдаад мэдээлэл өгсөн. Харин хамгийн сүүлд хэн цагдаад мэдээлэл өгсөн бэ гэхлээр тэр хүүхдийн үзүүлсэн эмч байсан. Тэгээд тэр эмч хүүхдийн биеийн жингийг үзтэл тэрээр өмнөх сараас 1 кг турцсан байсан. 1 кг гэвэл нэг их биш юм шиг сонсогдож магадгүй, гисэн хэдий ч гэсэн энэн дээр жоохон хүүхдийн хувьд гэвэл бүр маш их гэсөг. Хүний бие одоо 100% байлаа гэж бодонгууд хүүхдийн 1 кг нь тэрний бараг 10% гэсөг. Тэр хүүхэд тэгэхээр 1 кг туурснараа биеийнхаа 10% массыг алдсан гэсөг. Тэгэхээр тэр хэмжээний шим тижээлийн дутагдалд орж тэр хэмжээгээр хоол идэггүйг харж болно. Тиймээс тэрхүү хүүхдийн эмч цагдаа нарт мэдээлэл өгсөн. Гисэн хэдий ч гэсэн цагдаа нар нэх оошоож үзээгүйгээр зүгээр аав ээжээс нь мэдүүлэг аваад тэг мэдээж мэдүүлгэн дээр аав ээж хоёр нь тийм биш, хүүхүү зүгээр ам нь өвцөн болохоор л хоол идэхгүй байгаа гих мэтчлэн худал шалтгаануудыг хэлсэн байсан. Тэгээд тэр худал шалтгаанаас нь болоод цагдаа нар зүгээр тэр ирийг орхицсан байсан. Тэгсэн чинь яг тэр 3 дахь дуудлага орж ирснээс 20 хоногийн дараагаар хүүхэд нас барсан. Энэ хэрэгт цагдаа нарын хүмүүс маш ихээр буруутгаж байгаа. Нэг дуудлага биш, 2 биш, бүхэл бүтэн 3 дуудлага орж ирээд хахад ерөөсөө хүүхдийг эцэг эхээс нь салгаж, яг эцэг эхийг нь нарийн шалгаж үзээгүй. Тэгэхээр энэ бол 100% цагдаа нарын буруу гэж хүмүүс үзэж байгаа. Энэхүү хэрэг нь 2020 оны 10 дугаар сарын 13-нд гарсан хэрэг. Тэгэд яг тэр хэрэг гарсан өдөр юу болсон, ямар зүйлүүд тохиолдсон талаар би та бүхэнд эхнээс нь ярьж өгье. Өглөөний 8 цаг 34 минутанд хойд ээж нь тэр чонгийн охиныг хурдан яв гэд шоглож байгаа бичлэгийг өөрийнхөө утсан дээр хийсэн байсан. Харин 9 цаг 1 минутанд хүүхдийн ам руу нь хоол хийгээд хүүхдийн зажилж чадахгүй байгаа бичлэгийг өөрийнхөө утсан дээрээ хадгалаад 9 цаг 2 минутанд тэрхүү бичлэгийг нөхөрлөгөө явуулаад хүүхэд жинхнээсээ хоол идэж чадахгүй байна гэсэн мессежийг явуулсан байсан. За тэгээд үүний дараагаар 9 цаг 40 минутанд ямар нэгэн юм маш хүчтэйгээр нуурж унжаага юм шиг доод айл нь сонсогдсон. Тэгээд доод айл нь санаа зовоод дээшээ гараад юу болсон бэ гэд асуусан. Харин үүний дараа 9 цаг 47 минутанд охины цэцэрлэг рүү хойд ээж нь залгаад өнөөдөр өвдсөн болохоор эмнэлэг явах хэрэгтэй юм шиг байна гэж хэлсэн. Төд удалгүйгээр 9 цаг 54 минутанд нөхөрлөгөө эмнэлэг авч явах уу?
хэлбэр маягаар гэж мессеж явуулсан байсан. Тэгээд яг эндээс харж үзвэл хэлбэр маягаар гэдэг үгийг хүмүүс маш их шүүмжилсэн. Ямар нэгэн хүүхдэд санаа зовоод имлэг авч явж байгаа зүйл биш. Зүгээр л өөрсдийнхөө гадаад хэлбэр хэм маягийн төлөө хүүхдийг имлэг авч явах ёстой юу гэж нөхрөөсөө асуусан байсан. Тэгээд үүнийхээ дараагаар 10 цаг 19 минутанд тэрээр том охиноо цэцэрлэгт хүргэж өгч байгаагаар камерт бичигдсэн байсан. Тэгээд том охиноо цэцэрлэгт хүргэж өгч ирээд 10 цаг 42 минутанд гэрлүүгээ буцаж ирээд такси дудан имлэг явсан. Яг тэр үед бол цонгийн охин бараг ухаангүй өхлөөд байдалтай байсан. Тэгээд тэр таксины жолооч хэлэхдээ анхандаа яаралтай өвчтөн гэж мдээгүй тэр эмэгтэй нилээн тайван явж исэн. Тэгэд хэсэг хугацааны дараа нөхөрлөгөө залгаад охин амьсгалахгүй байна гэж хэлсэн. Тэгэд яг тэрийг сонссон таксины жолооч яг юу болоод байгааг ойлгоод тэгэд хурдан яваад 11 цаг 6 минутанд имлэг дээр очсон. 11 цаг 6 минутанд имлэг дээр очсон боловч охин харамсалтайгаар амьсгал хураасан байсан. Задлан шинжилгээний хариугаар түүнд бараг эрүүл эрхтэн байгаагүй түүний ихэнх яснууд хугарсан байдалтай байсан. Мөн дээрээс нь нойр булчирхаан ч гэсэн цоорсон байсан. Тэгээд эмчнэр дүгнэхдээ энэхүү гэмтэл нь зүгээр энгийн гэмтэл бишээ. Одоо иймэрхүү хэмжээний гэмтлийг авъя гэвэл бараг том хүн автомашины осолд орсны дараагаар ийм хэмжээний гэмтлийг авна. Тэгэхээр энэ бол ийм жоохон хүүхдүүд бүр маш их хэмжээний гэмтлэгэж эмчнэр үзсэн. Үүнтэй холбогдуулан ямар хэмжээний цохилт авахд тэр хэмжээний гэмтэл үүсэх талаар нэгэн туршилтыг хийж үзсэн. За тэгээд хойд ээжийнх нь өндөр болон жинтэй адилхан эмэгтэйг хиймэл хүүхэд дээр нэг бүтэн өсрүүлээд түүн дээрээс унагтал хүүхдийн авсан гэмтлээс хамаагүй бага гэмтэл үүсэн. Энэ бүх мэдээллийн хариунд Солонгос хүмүүсийг тэр чигт нь бүр шоконд оруулаад хүмүүсийн дургуутслыг маш ихээр хүргэсэн. Тэгэд үүнээс болоод Солонгосын засгийн газрын гарын үсэг цуглуулдаг сайт байдаг. Тэгэд тэрэн дээр энэхүү хэргийн гэмт хэрэгтэн хүүхдийн хойд ээж аав хоёрыг баривчлах, мөн дээрээс нь хүүхдийн хүчирхийллийн хэрэгтэй холбоотой хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, мөн дээрээс нь ажлаа гүйцэд хийж чадаагүй цагдаа нарт зохих ёсны ял шийтгэлийг оноох ёстой гэсэн санал асуулга явуулаад бараг тус бүр 200 гаруй мянган хүний саналыг хурааж чадсан. Мөн дээрээс нь цахим орчинд цонгинаа уучлаарай гэсэн челленжийг эхлүүлээд тэрхүү челленжид нь олонний танил хүмүүсээс эхлээд энгийн ард иргэд гэсэн маш идэвхтэй оролцож байгаа. Тэгээд тэр хүмүүс оролцохдоо өөрсдийнхөө сэтгэлийн үгийг цаасан дээр бичээд хүүхдтэй нь хүүхдээрээ бариулаад хүүхдгүү нь өөрсдөө бариад тэгээд тэр барьсан зургаа олон нийтийн сайтад байршуулад өөрөөсдийнхоороо тэр челленжид нэгдэж байгаа. Охиныг оршуулсны дараагаар түүний эцэг ихэн түүний шарил дээр нэг ч удаа очиагүй гэсэн. Тэгэд үүнийг сонссон Солонгос хүмүүс ч гэсэн маш их бухимдаад тэгээд зүгээр энгийн ард иргэд тэр охиныг оршуулгын газар дээр хүүхэлдээ бамбруу, шороолт, цэцэг гих мэт зүйлүүдийг аваачин охины амьд байхдаа хэрглэж чадаагүй зүйлсүүдийг аваачин өгж өөрөөсдийнхоороо эмгэнлээ илэрхийлсэн. Солонгосын улсын хурлын гишүүд энэ хэрэг дээр илүү анхааран үзнэ. Тэгээд охиныг өмнө нь 3 удаа аврах боломж байсан боловч аварч чадаагүй дэ үнэхээр харамсаж байна. Мөн дээрээс нь маш их ичж гин гэсэн мэдээллийг өгч уучлалтгүйсэн. Миний хувьд гэвэл Солонгос хүмүүс нэг зүйлийг эхлүүлэл яг тэрнийхээ төгсгөлийг заавал үздэг юм шиг санагддаг. Хэрвээ энэ хэргийн гэмт хэрэгтэн тэр хойд ээж аав хоёр нь ямар нэгэн зохих ёсны ял шийтгэлийг авахгүй байх тохиолдолд энэ бол Солонгост маш том хэрэг болж хувирна гэж Солонгос хүмүүс ч гэсэн ярьж байгаа. Үүнтэй адилхан хэрэгүүд манай Монголд гэсэн маш их гардаг. Гэхдээ яг ямар ялгаа байгаа вэ гэхлээр Солонгос улсад ийм хэрэг гарвал солонгосчууд зөвхөн үгээрээ л ингээд байгаад идэх үйлдэлээрээ өөрсдөө эсэргүүцлийг илэрхийлдэг. Харин манай Монгол улсын хувьд гэвэл зүгээр сошиал орчин фэйсбүүкээр хоорондоо хідэн хэсэгт хуваагдаад хоорондоо хэрэлддэг. Харин Солонгос улсын хувьд гэвэл яг энэ тал дээр илүү суралцах зүйл ихтэй юм шиг санагдсан. Тэд нар зөвхөн интернет, сошиал орчноор хэрэлдээ өөрсдийнхөө эсэргүүцлийг илэрхийлээд байдаг. Тэд нэр үйлдэлээрээ биеэрээ эсэргүүцлээ илэрхийлж чаддаг юм шиг надад санагддаг. За тэгээд өнөөдрийн болсон явдал нь энэ үрээ дуслаа. Тэгээд миний бичлэг үзэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд миний бичлэг тань таалагдвал та лайк дараад subscribe хийгээд хонхон дээр дараарай. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай.